санхүүгийн зах зээл гэдэг дээр бид нар хоёр зүйлийг нэлээд онцлон харах хэрэгтэй. За санхүүгийн зах зээлийн хувьд ерөнхий эрсдлийн түвшин буюу суурь хөөнүүдийн түвшин хаашаа явж байна вэ гэдгийг нэлээд ажигладаг. Энэ нь бол Монгол болон бусад хөгжиж байгаа улсууд бусад талуудын санхүүжилтийн зардлын түвшинтэй нэлээд уялдаатай. Еврозон зорилт түвшиндээ хүрч чадаагүй байна. ФЭД холбооны нөөцийн банк бол за 3 гаруй хувьтай 3 6 7% аим хүүтэй явж байна. Тэгэхээр бид нар ковид сардахлын үеэр бий болсон тэр өндөр түвшний хүүнээсээ билбэрөөсөө гарч чадаагүй, инфляцийн зорилт түвшинд хүрч чадаагүй байна. Тэгэхээр энэ бол нэлээд гол асуудал мөн. Энэ бол нийт зах зээл дээрх мөнгөний зардалтай, мөнгөний хүүтэй холбоотой асуудал. Хоёрдугаарт энэ геополитикийн нөхцөл байдалтай холбоотойгоор санхүүгийн зах зээлийн төвлөрөл хаашаа явж байна, мөнгөн урсгалууд хаашаа явж байна гэдэг дээр илүү анхаарах юм хандлага байна. Тэгэхээр санхүүгийн зах зээлийн хувьд бол мэдээж Америкийн нэгдсэн улс төвтэй, дэлхийн өрийн болон хувьцааны зах хөрөнгөний зах зээл бол төвтэй хэвээр байгаа. Тэрэн дээр бүгд найрамд Хятад улсын оролцоо сүүлийн жилүүдэд санхүүгийн зах зээл дээр нэлээд хүчтэй нэмэгдсэн. 10 хэдэн тэрлион долларын хөрөнгөний зах зээлтэй байгаа юм улс шүү дээ. Тэгэхээр энэ хуваагдал харьцангуй Европ, Америк гэдгээс илүү Азийн төв рүү Хятад улсын хөгжилтэй холбоотой санхүүгийн зах зээлийн хуваарлалт бол явагдаж байна. Гуравдугаар асуудал нь мөнгөн урсгал хаашаа урсж байна гэдэг асуудал. Геополитикийн бус нутгуудын хэмжээний дайн мөргөлдөнтэй холбоотойгоор эрсдлүүд бол өсөж байна. Тодорхойгүй байдлууд бий болж байна. Энэтэй холбоотой мөнгөн урсгалууд бол хангалттай байгаа гэж би бол төвдөө харж байгаа. Тэгэхээр дэлхийн зах зээл дээр мөнгө бол байна. Гол нь мөнгөний урсгал харьцангуй өөрчлөгдөж байна. Энэ бол бидний хувьд сорилт гэхээсээ илүү боломж гэж харагдаж байгаа. Монгол бол харьцангуй 50 бүс. Монгол бүгд хоёр том хөршийн голд байдаг учраас дайн байлдаанаас бол ангид ийм бүс учраас харьцангуй жишээ нь манай гаргаж байгаа бондуудын эрэлт өндөр байгаадаа түүнтэй холбоотой. Хамгийн гол нь энэ дээр бид нар өөрсний дотооддоо байгаа асуудлаа шийдэж чадахгүй байгаа нь бидний хувьд сорилтыг бий болгож байгаа. Гаднаас ирэх нөлөөлөл Монголыг өөрчлөөд байна гэдгээс илүү бид дотоод асуудлаа шийдэж чадах юм бол дэлхийн санхүүгийн зах зээл өнөөдрийн ойлгомжгүй байгаа үед бол харьцангуй тогтвортой бүс болохын хувьд хөрөнгийг татах юм боломж бол биднэрт байгаа гэж харагдахаар байна. Тэгэхээр яг энэтэй холбоотойгоор бас дараагийн асуулт маань бол өнгөрсөн 7 хоногийн 5 дахь өдөр засгийн газраас яг Монголын эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор ер нь нэлээдгүй сорилтууд бас гарч ирж байна. Тэгэхээр үүний эсрэг авах арга хэмжээ гэдгээр хамгийн түрүүнд яаралтай гурван бас бизнес эрхчлөөний хуулийг бас шөнөөр даахтагч хууль гэж өргөн барьлаа гэж хэлсэн. Тэгэхээр энэ хууль бас батлагдсанаар Монголын эдийн засаг шууд утгаараа үзүүлэх томоохон эффектүүд бол нөлөөлүүдийг та яг эксперт юу гэж харж байгаа вэ? За ер нь энэ засгийн газрын зүгээс хэрэгжүүлж байгаа нэг үг нэх урай нэх зүв байгаа тань. Чөлөөлөлт гэж ярьж байна. Чөлөөлөлтийг бид яаж хийх вэ гэдэг асуудал. Өнөөдрийг хүртэл бидний ярьсан төрийн оролцоо бууруулсан, хувийн хвшилтэд суурилсан эдийн засагтай болох ёстой. Энэ хөгжлийн загварыг л бид нар сонгогдсон мөртлөө ерөөсөө хийж чадахгүй байгаад л манай хөгжлийн гол гацаа байгаа шүү дээ. Төр төвтэй эдийн засаг руу хятгуулсан сүүлийн жилүүдэд ялангуяа нэлээд нэмэгдсэн байгаа. За энэ хууль бол мэдээж ач холбогдлын хувьд бол өндөр. За гэхдээ хуулийн хүрээг та бүхэн ажиглавал хоёр зүйл байгаа. Төр хаашаа орж болохгүй юм. Төр юу хийж болохгүй юм бэ? Хувийн хвшлийн хийж чадж байгаа бүх зүйлийг бол төр оролцож хийж болохгүй. Хувийн хвшилтэй холбоотой төрийн захиргааны байгууллагын зүгээс хувийн хвшлийг шахсан дарамтлсан тэм шийдвэрүүдийг гаргаж болохгүй гэсэн хоёр үндсэн хэсэгт энэ хууль хуваагдж байгаа нэг жижигвтер хууль байгаа юм. Тэгэхээр энэ бол сайн зүйл мөн үү гэвэл сайн суурь мөн үү гэвэл мөн. Гэхдээ энд нэг зүйлийг бид дандаа орхигдуулаад идэг. Энэ дээр зөвхөн энэ төр орхоо болчихлоо. Төр үнэнд орхоо болчихлоо. Хувийн хвшлийн хийдэг зүйлийг хийхээ болчихлоо. Тэрэнд нь нөлөөлөхөд шийдвэр гаргахаа болчихлоо гингут энэ яг бизнес эрхчлөөний утгыг бүрэн харуулж чадахгүй юу гэдэг дээр зохицоор нэг харуул зүгээр. Бизнесийн эрхчлөө гэдэг дээр нэмэх юм бол нөгөө энэ авилга, хээл хахуул, хүнд суртал, татврын орчин гэдэг юм зүйлсийг бол зайлшгүй. Тэгэхээр энэнийг бол засгийн газар нөгөө талдаа зохицоор нь хийж байгаа гэж ойлгож байгаа. Авилгалын эсрэг чөлөөлөлт гэдэг нь бол энэ засгийн газрын нэг зорилго байх шүү дээ. Тэгэхээр бусадтайгаа хамт хөтлөхгүй бол энэ этэйгээр ач холбогдол өндөртэй хууль боловч хамт хөтлөхгүй бол бодит амьдрал дээр томоохон нөлөөлөл гаргахад бол сааттай гэдгийг ойлгох хэрэгтэй. Гэхдээ хуулийн ач холбогдлыг бол энэ дээр ерөөсөө үгүйсгээгүй. Гэхдээ бид нар ингэж зохицоор нь харахгүй бол нэг юм хууль гаргачлаа гэдэг энэ сүүлийн 30 жил та ажигласан бол бидний гол алдаа энэ шүү дээ.
Нэг асуудал харангуйтаа нэг хууль баталдаг. Тэр нь зөвхөн түүн рүүгээ чиглэсэн байдаг нь бол биднийг бол алдаа. Гэтэл бусад зүйл нь орхичихор тэр чинь эдийн засаг зохиц систем учраас энэ өөрөө ажиллахгүй шүү дээ. Тэр холбоо хамаардаг гэдэг зүйлийг бас нэлээд тусгаж харах хэрэгтэй гэсэн үнцээр байна л да тийм. Яг энэ өнцгтэйгээр нөгөөдгөр сүүлийн бас хүчтэй яригдчихэж байгаа зүйл бол ялангуяа Монголын дотоодын зах зээл дээр бол санхүүгийн зах зээл дээр төрчихсөн маа. Дотоодын банк болон гадаадын банк гэсэн нэг сэдэв байгаа. За ялангуяа зээлийн хүү буурах талдаа болоод одоо ер нь гадны банкыг бас оруулж ирж өрсөлдүүлэх тэр цаг болсон гэсэн нэг юм өнцөг байгаа. Тэгэхээр энэ тал дээр ер нь яг Монголын эдийн засгийн төлөв байдлаас нь гадны банк орж ирж өрсөлдөөнийг бий болгосноор ямар давуу болон сул талууд байгаа талаар та бас нэг тайлбарлах. За энийг бол их олон ярьлаа. Гэхдээ энд нэг зүйлийг бид арай ойлгохгүй байгаа юм болов уу гэж би боддгийн. Гадны банк ороод ирэнгүүт иргэн болгонд баг хүүтэй мөнгө өгөөл зээлийн хүү бууруучих мэт. Мөнгөний хэмжээ нэмэгдэх гэдэг агуулгаараа хүүдүүл нөлөөлж болно. Гэхдээ бид нар энэ зээлийн хүү гэдгийг яг тухайн зах зээлийн орчинд энэ ус та бидний өмсөж байгаа хувцас зарагдж байгаатай адилхан мөнгө гэдэг тэр онцгой таварын үн гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ онцгой таварын үн чинь бол олон зүйлээс хамаарна шүү дээ. Ялангуяа эдийн засаг улс төр нийгмийн суурь хүчин зүйлээс илүү хүчтэй хамаарч байгаа гэдгийг нь бид ойлгох хэрэгтэй. Тэгэхээр гадны банкыг оруулж ирэх болно. За тэрэн дээр бол үгүйсэхгүй шууд нөлөөллийн талаар янз бүрийн судалгаа таамаглалууд байдаг. Өнгөрсөн 7 хоногт бас таны хэлсэн эдийн засгийн эрхчлөөний хуультай бараг зэрэгцээд банкны зүгээс банкны тухай хуулийн өөрчлөлтийг танилцуулсан. Энэ дээр банкны тухай хууль дээр нэлээд бас том чөлөөлт маягийн юм хийсэн. Хувь нийлүүлэгчийн шалгуурыг арай өөр болгож байна. Гадаадын банк орж ирэх нөхцөлийг нь хангаж өгч байна. Тийм ээ? Инглигээд бас ороод ирэх юм уу? Гүгэд ороод ирэх банкуд яг байгаа мó гэдэг асуудал. Энэ бол их хэрэгэлзээтэй зүйл. Хоёрдугаарт орж ирлээ гэхэд энэ дотоодын зах зээл дээр тэдгээр банкуд яг өндөр хөгжилтэй орнуудын манай иргэдийн болон зарим улс төрийн хүрээнийхний мөрөөдөд байгаа тэр хүүгээр нь мөнгө өгөх үгүй юу гэдэг асуудал бол бас нэлээд эргэлзээтэй. Ямар ч тач гадны банк орж ирэх нь бол зах зээлд шинэ технологи, шинэ мөнгө их усрыг оруулж ирэх сайн талтай зүйл бол мөн. Тэгэхээр ер нь бас яг банкны тухай хуулийг шинжлэх шаардлагыг та яг мэргэжлийн хүмүүдээс юу гэж харж байгаа бол нөгөөдгөр бас батлагдсан цагаас хойш бүрэн юу н хэрэгжиж чадж байгаа. Бас яг энэ тал дээр эдийн засгийн хувьд бас их хуваагдмал байр суурьтай байдаг шүү дээ. Тэгэхээр энд нэг юм зүйл байгаа. Сая би 2-3 удаа хэлэх гэж оролдоод орхичихж байгаа. Монгол улсын улс төр эдийн засгийн орчин, нийгмийн орчин суурьаараа сайжраагүй цагт энэ хүү бурахгүй. Улс төрийн доктортой, эдийн засгийн доктортой өсөлттэй, ханшин доктортой, инфляци нэг оронтой буюу 5%-аас доош 5-6% хооронд байнгын доктортой байдаг ийм орчин байж ижил хүү өөрөө бууранд тэр орчныг хийхин тулд олон зүйл хэрэгтэй биднэрт. Банкны тухай хуулийг бол өөрчлөх шаардлага байгаа бөгөөд саяны хууль бол нэлээд зөв чиглэлд явчихлаа гэж би харсан. Хувь нийлүүлэгчийг яг ийм эдийн засгийн орчинд хувь нийлүүлэгчийн хэмжээг дээдлэн 20% гэж шахаад энэ нь бол ерөөсөө яг бодит амьдрал дээр ажиллахгүй байсан л да. Харин эсрэгээр хувь нийлүүлэгчийг нь саяны энэ банкны шинэ хууль шиг жоохон өргөсгөж өгөөд чөлөөтэй гадаад дотоодын чөлөөтэй ордог боломжийг нээж өгөөд Монгол банкны зүгээс засаглалын түвшинд нь ил тод байдалд нь хариуцлагад нь илүү хяналтаа сайжруулах юм бол болчих юм биш үү. Тэрээс хувь нийлүүлэгч 20 байлаа 50 байлаа гэдгээс болоод хувьцааны төвлөрлөөс болоод засаглал хүндрээд нэг хүн дээр төвлөрөөд байна гэдэг энэ ойлголтоос татгалзаад эсрэг тийш нь өөрчлөл яасан гэсэн юм зүйл байсан. Хоёрдугаар нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийг харьцангуй өөрчлөсөн хувь хэмжээг нь 5-аас 10 болгож байгаа юм хуулийг Монгол банк санал болгож байгаа юм байлаа. Тэр ажлын хэсэг нь. Тэгэхээр тэр бол бас сайн зүйл нөлөө бүхий хувьцаа. Гуравдугаарт нь олон улсын санхүүгийн байгууллагууд Монголын банкудад чөлөөтэй хөрөнгө оруулах тэр боломжийг нь нээж өгсөн юм боломж. Тэгэхээр таны өмнө асуусан гадаадын банк оруулж ирэх орон зайг бол ажлын хэсэг болон Монгол банкны санаачлагаар нэлээд сайн нэгэд өгчлөө. Нөгөө талд нь бид нар зэрэгцээд эдийн засгийн эрх чөлөө дээрээс навлах хэл ахуултаа тэмцэх энэ асуудлуудад зэрэг явуулчих юм бол харьцангуй томоохон өөрчлөлт болж чадна. Зүгээр л банкны хуулийг өөрчилснөөрөө гадны банкуд бөөнөрөө гүйж орж ирэл хүү буурчих юм байна гэж ойлгох юм бол томоохон эндүрэл. За танд маш их хүрэлцэн ирж ярилцсанд. Бид Монголын болоод гадаадын эдийн засгийн төлөв байдлын талаар санхүүгийн засгийн их сургуулийн санхүүгийн удирдлагын тэнхимийн профессор доктор Дэлгэр Сайхан иргэмтэй ярилцлаа.